Бэлтгэн мөндөд үзэгчид та бүхэн амар амгалан байцгаана уу? Хүн ертөнц нэвтрүүлгийн бэлтгэгч болон ээлжид дугаараа та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн бэлтгэгч болонгийн зочноор дээд ухаан сэтгүүлийн эрхлэгч, вед судлаач, оюун бэлэг гэдэг юмсгүй та бүхэнтэй нэвтрүүлэг хамт хөтөлцөхөөр ярилцахаар ингээд хүрэлцээгээд байна. За ингээд та бүхэн үзэгчид та бүхэн анхаарлаа хандуулна уу? За өнөөдрийн бэлтгэгч нэвтрүүлэгт оролцож байгаа оюун бэлэгтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, өөрч бас энэ өдрийн мэнд хүргэе. За манай бэлтгэгч нэвтрүүлэг маань ингээд бэлтгэл хийдэг хүмүүсийг оролцуулаад ингээд бэлтгэлийн талаарх үзэгчидтэй айлуулах, бэлтгэл тэр үйлдэгт нь дөхөн болох тэр талаас нь нэг тус дөхөн гэж болох үүднээс явагддаг нэвтрүүлэг л дээ. За өөрийн чинь ингээд дээд ухаан сэтгүүлийн эрхлэгч гэж байна. Тэгээд вед судлаач гэж байна л да. Вед маань бол өөрөө юуны бэлэг оюуны энэ дээд ухамсарын бол ах болгон байдаг тийм ээ. Тэгээд энийг судалж байгаа хүн гэдэг бол нэлээ юм хэлэх байхаа гэж ингэж ойлгоод тэгээд өөрийн чинь нэвтрүүлэгтээ урьж байгаа. За тэгээд энэ вед судлаач болсон талаараа энэ талаар эхлээд яриагаа эхлэх үү. За вед гэдэг бол одоо сүүлийн үед бол монголчуудад их мод болоод байгаа үг л дээ. Ерөнхийдөө бол одоо хүмүүс нэлийн мэддэг болчихж байгаа. Тэгээд вед гэдэг бол эрдэм мэдлэг гэдгийг ч бол одоо ер нь тодорхой хүрээнд бол нэлийн сайн мэддэг болсон байгаа. Тэгэхээр энэ би зүгээр энэ дээр юу гэж нэмж хэлэх вэ гэхэлэр вед гэдэг эрдэм мэдлэг гэдгийг одоо юу гэж тайлбарлах вэ гэхэлэр яг хүний өөрийнх нь одоо яг байх ёстой эрдэм мэдлэг гэдгийг л вед гэж хэлдэг юм а гэдгийг би энэ хэдэн жил судалсан. Хүний өөрийнх нь тий. Хүний одоо яг өөрийнх нь нөгөө ориг мэдлэг гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэр мэдлэг л одоо яг мэдлэгийг л вед гэж хэлдэг юм байна гэдгийг би энэ хэсэг хугацаанд бол ойлгосон. Тэгээд вед бол дөрвөн одоо нөгөө бүлэгч гэх юм уу та тий дөрвөн салбартай. Тэгээд тэрийг бас мэдэж одоо манайхан бол хамгийн сайн мэддэг нь нөгөө аюурвед гэдэг байдаг шүү дээ тий. Тэгээд тэр одоо хэрэглээ талаас одоо сайн мэддэг. Тэрнээс гадна бол 3 вед. Тэр 3 вед нь бол гуруулаа юу дандаа судар ном одоо юу аюурвед ч гэсэн бас судар ном их баримтлана л да. Тэгэхдээ тэр нөгөө 3 нь болохоор бас бүр их уншдаг одоо тийм судар номнуудтай ийм одоо учиртай. Энэ хугацаанд гэж сая дурдлаа л да. Тэгэхээр ведийг судлаад ер нь тэр хугацаа өнгөрч байна. Нэлээд их удсан тийм байх л та тийм. Одоо зүгээр вед Монголд дэлгэрсэн гэдэг утгаар ярих юм бол бүр нэлээд их дээр үеийн юмнууд ярьдгийм байлээ. Тэгээд судар ном мэтрийг харж байхад зүгээр би олон юм уншсан биш зүгээр гэхдээ цөөхөн хэдийнээс харж байхад бол ер нь монголчууд бол ведийг маш их хэрэгтэй үеэс мэддэг. Ерөөсөө их ведийн ухаантай хүмүүс юм байна гэж бол ойлгохтоор байдаг. Зүгээр миний мэдж байгаа одоо сүүлийн үеийн хол нэг 97 оноос энэ төр бол Оросоос орч нэлээд энэ ном тарсан байдаг. Тэгээ би бол 2000 онд анх энд бол орж исэн. Тэгээд орсууд ирж лекц уншаад тэгээд орс орчуулгахдаа тийм ном тарааж исэн. Тэгээд тэндээс эхлээл би Бхагавад Гита гэж ном авч уншаал. Тэгэл ерөөсөө тэр номноос салгаа ийцсэн. Зөв. Тэгэхээр ер нь бол нэг 10-11 жил судалгаа хийж байгаа юм байна шүү дээ. Тэгээд ингээл ер нь 2000 оноос хойш ведийг судлах алхамч юу ч эхэлсэн юм байна тийм ээ. За. Тэгээд энэ одоо
манай нэвтрүүлэгчийн бяцлагч гэдэг нэвтрүүлэг. Тэгээд өөрөө бяцлал хийдэг. Бяцлал хийдэг бол ямар бяцлаглаар хичээлдэг вэ гэдэг асуулт байдаг. Энэ Бхагавад Гита ер нь энэ Ведийн номыг уншихын өмнө Кали югад амьдарч байгаа энэ хүмүүсийг одоо хүмүүст зориулсан хамгийн их амархан бяцлал байдаг. Тэр бол Хари Кришна мантар одоо тарин уншдаг бяцлал байгаа. Тэр бол зөвхөн л ерөөсө 16 үгтэй Хари Кришна 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 Хари Рама Рама Хари гэл болоо. Ерөөсө ийм тарныг л одоо давтаж уншина. Тэгтээ уншихтаа бол зүгээр нэг тоог үзэж унших ш. Энийг бол яг чин зүрхэндээ одоо Кришна Бурхна бодоод ингэж уншихад бол ерөөсө шууд тийм холбогдох одоо бид нарыг маш их тийм одоо нэгүсэл үзүүлж ин Кали югагийн хүмүүс одоо их тийм оюун ухаануутай тэгээд нөгөө 8 шатны бяцлал хийж чадахгүй энэ болсон болохоор энэ бүх тарныг нэгтгэсэн ийм тарныг бол бидэнд өгсөн гэж Ведийн номд байдаг. Тэгэхээр тэгэл тэрийг бол одоо унших нь бол одоо хамгийн дээд бяцлал болдог. Бхакти бяцлал гэж ийм бяцлал хийдэг те. Одоо зүгээр ингээд манай ушиг үзэгчд болохоор ингээд одоо хаана тэр бяцлал чинь очил гэдэг л те. Одоо тэгэхээр хаана хандах вэ? Жишээ нь одоо өөрөө чинь тэр энэ заавлын бяцлагын нэг тийм танхимч гэдэг юм төвч гэдэг юм байх албагүй зүгээр ингээд хүн өөрөө уншаад явах боломжтой юм уу? Тий, ерөөсөө энэ Хари Кришна тарныг бол ерөөсөө одоо зүгээр бид нар одоо л нөгөө мэдээлэл нээлттэй болоод жоохон иймэрхүү юмд орж байгаа болохоос ш одоо дэлхийд даяар бол уншиж байгаа шүү дээ. Энэ тарныг бол ерөөсөө зүгээр л гэртээ уншдаг, сүмдэж чад уншиж болно. Тэр тухайн хүн өөрөө одоо ямар байдалд өөрөө дуртай юм тий. Зарим хүмүүс болохоор сүмд очиод ингээл нэг тийм их гоё юм харж энэ тэр олон хүнтэй унших дуртай тий. Зарим хүн бол яг чив чимээг өөрөө ингээд бяцлагаад суугаад унших дуртай тий. Тэгэл тэр бол зүгээр л энэ гол нь л энэ тарнаа зүрхнээсээ л одоо унших нь л хамгийн чухал. Тэрнээс яг манад Монголд бол бас нийлээд уншиг гэвэл бас хүмүүс байгаа. Тий. Бүтэн сайнд цуглаад нийлж уншдаг хүмүүс бий. Зүгээр дангаар уншдаг ч хүмүүс бий. Ер нь бол тэр бол ерөөсөө маш их боломжтой. Тийм л их хүндрэл байхгүй. Тийм биз л. За зөв. Одоо энэ тэр тарин уншина гэж байна шүү дээ. Тэр маань өөрөө бол одоо тэр үг биш тэр чинь тарин болж штэ тийм ээ. Энэ одоо тарин үг гэдэг одоо чинь тэр хари гэдэг энэ Кришна гэж хэлж байгаа юм бол үг гэж л манай үзэгчид бол ойлгоно л доо. Энэ бол хүнтэй гэж ойлгодог. Гэтэл энэ маань өөрөө тарин гэж үзэгддэг тийм ээ. Энэ бол одоо нэг өснөдөө шид агуулсан гэсэн үг болчих гээд байна уу? Эсвэл одоо тийм хувьдчтай гэсэн үг үү энэ талаар нь. Тий, харин энэ ч их сонирн байна. Тий, тэгэхээр зөвөр би бол ямар нэг энэ тухай сүрхээ өөрөө мэдэх биш тийм ээ. Зөвөр номон дээр уншсан юм аа л ярьж штэ. Тэгэхээр номон дээр яг одоо бичснээр бол энэ тарин бол үнэхээр одоо тийм хэрвээ тэр дээд бурхныг шид одоо ид шидтэй гэж итгэдэг юм бол энэ бол ид шид өвдөг тарин гэж хэлж болно. Тэ зүгээр яг үг гэдэг утгаар нь бол тэрийг нэг бүрчлэнгээр бас ойлгож болно. Тэр одоо жишээлбэл Кришна гэдгийг чинь одоо санскрит одоо бичгээр нь биччихэд санскрит англи слар дээр харах юм бол одоо тэгэл хідэн нүүр ингээл тайлбар байж байгаа. Тэргээр нь уншиж болно. Хари гэдэг үг нь бас л байж байгаа. Тэгтээ зүгээр би бас нэг сүүлийн үед нэг юм ажиглаад байгаа юм л да. Одоо Кришна гэдэг үг, хари гэдэг үг энэ төр чинь бол нэг харийн гадаадын үг шиг ингэж сонсогдоод байгаа. Тэгэхээр монголчууд бол бас энийг ингээд нөгөө гадаадын шашин бас л нэг гадаадын юм ингээд ороод ирсэн гэсэн утганд бас тэгж хандхад тэр нь ч зөв тэгж хандах юм. Тэгээд би энийг бол ингээд үзэхэд бол яг үгээр 1887 онд Монир гэж хүний гаргасан санскрит англи слар гэдэг. Одоо тэрийг бол дэлхийд даяараа ерөөсөө зөвхөн санскрит руу нэвтрэх ганц одоо тий тал бичиг юм байгаа юм. Тий Бхагавад Гитаг одоо Bhaktivedanta Swami Prabhupada бичгтээ ч гэсэн тэр сларыг ашиглаж бичсэн байна.
Тэгээд энэ славар бол англи хүн зохиосон. Тэгээд англи авээ зүгээр уншдаг. Тийм байхгүй. Тэгэхээр би бодохдоо бол Кришна гэдэг үг жишээлбэл К үсэг бол жишээлбэл Монголд багх болохоор гадаад үсэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг энэ бол гадаад үг шиг ингэж сонсогдоод байдаг. Тэгэхээр зөвхөн бидний цаашдын зорилго бол яг энэ санскрит энэ авээ зүгийн яг нөгөө монгол авээ зүгээрээ ингэж унших боломжтой. Тэгээд тэрийг гаргаж ирэх юм бол биднэрт таньдаг бурханы нэр маань гараад ирчих магадгүй л байхгүй. Тэгэхээр тийм утга санаагаар бид нар бол бас ажиллах ёстой. Бид нарт бол хийх юм маш их байгаа гэж би ойлгодог. Ер нь бол гэхдээ энэ таринчин бол яг л санскрит л гэж явж байгаа шүү дээ. Санскрит үг. Тийм. Бид нар ч одоо нөгөө буддийн таринуудыг болохоор яг өөрсдөө юм шиг одоо нөгөө төвд үгнүүд чи өөрсдөө үг шиг ингээд одоо болцсон шүү дээ. Тэрөөсөө тийм ээ. Тэрэн шиг л одоо уг нь ингээл уншаал байвал тэгэл бас л дасаад л ингээл өөрсдөө юм шиг болчихно л. Тийм л. Энэ бяцлаглалын тариныг бол тайлбарлахад бол нэлээд их юм болох юм байна л да тий. Зүгээр нэг ингээл яриад өнгөрчихөд бас. Яг хүсвэл дараа ингээд би өмнөдөө сэтгүүлийнхаа нөгөө дараагийн дугаард бас энэ тухай тайлбарыг хэвлэн л дээ. Тий. Тэгээд бас цаг олдвол бас хоёулаа тэр тухай ярилцсан ч болно шүү дээ. За сэтгүүл гэлээ тэгээд оюун бэлэг маань дээд ухаан гэдэг энэ сэтгүүлийг аль биесээр одоо ингээд гаргаад эхэлсэн байгаа юм байна. Тэгээд энэ ямар зорилготой одоо энэ бас энэ видео ухаанаа тайлбарлах монголчуудаа илүү ухамсартан суулгаж өгөх зорилго агуулж байгаа юм тий. Ер нь хэзээ байгуулагдав. Анхныхаа дугаарыг гаргав. Одоо өнгөрсөн 6 сард л гарсан анхны дугаар. Тэгээд улиралд нэг удаа гараад нэг 100 гаруй хуудастай гарч байгаа. Энэ тэгээд энэ дээр болохоор миний гол одоо юу зарлаг гэх юм бол гол одоо нөгөө видео содруулсан Бхагавад Гита гэж содрыг одоогийн байдлаар нөгөөдийг орчуулга байгаа л да. Монгол орчуулга, орс хэлнээс орчуулсан орчуулга байгаа. Тэгээд би тэр орчуулгыг ингээд шүүмж бичээд тэгээд тэр шүүмжийг уншаад ингээд харьцуулахлаар нөгөө уншигч маань айгүй хождог. Тэгэхээр би тийм утгаар бол одоо тэр шүүмжийг бичиж байгаа. Тэгээд би дугаар болгон дээр тэр монгол орчуулгуудыг ингээд шүүмжийг бичиж байгаа. Тэгэхээр эндээс бол би хожихгүй мэдээж шүүмжилж байгаа хүн тийм сайн нэр дуулахгүй мэдээж шүүмжилж байгаа хүн ч гэсэн хожихгүй тий. Тэгэхээр эндээс хэн хожих вэ? Уншигч маань л хожиж байгаа. Тэгэхээр би уншигч хождог ийм юмыг энэ сэтгүүл дээрээ дандаа хийж явах юмсан гэсэн бодолтой байна. Тэгээд одоо ингээл эхлээл эхний 2 дугаар дээр гэхэд 2 номны шүүмж бичсэн байгаа. За нөгөө талаас болохоор манай сэтгүүл дээр бол нөгөө монгол бичгээр бичээд би доор нь кириллээр бас ингээд нөгөө юу хамтдан доор нь бас бичсэн байна. Одоо жишээлбэл ингээд тийм энэ монгол бичгээр энэ кириллээр. Тэгэхээр давхарт нь монгол хүмүүс маань монгол бичгээрээ энэ видео содрыг уншаад тэгээд энэ монгол бичиг маань их гоё шүү дээ. Яг үүндээ ингээд хүнд маш гоё ингээд нүдэнд хүртэл ингээд нэг баясгал төрөөд байдаг тийм ээ. Тэгэхээр ийм одоо байдлаар би энэ видео содрыг уншаасаа гэсэн тийм бодол байгаа. Тэгээд би монгол бичгээр бичиж байгаа. Нөгөө талаас монгол бичгээр бичиж байгаа нь бас ач холбогдол нь юу гэхээр манай нөгөө хуучин монгол хэлний ч одоо нөгөө өгүүлбэрийн одоо тэр зохион байгуулалт тэгээд үйл үгийн төгсгөл энэ төр чинь маш гоё. Тэгээд энэ холбоос өгнүүдийн тэр бол ерөөсөө агуулта. Тэгэхээр чинь энэ гоё агуу юмар энэ гоё содрыг одоо тавих бол улам их тийм одоо их дөхөмтэй нөгөө энэ сургаалаа ингэж их гоё өхөд их дөхөмтэй юм гоё болдгийм байна гэж тэрийг харсны үндсэн дээр одоо чадах ятгаараа л хичээж байгаа юм л та. Миний бол тэгтээ одоо би ямар нөгөө монгол хэлбэр анхнаасаа мэрэгдсэн биш. Тэгэхээр их л хичээж байгаа. Тий. Тэгэл чадлаараа л бичиж байгаа. Монгол энэ хатмал одоо энэ монгол бичгээрээ ингээд биччихээр илүү монгол хүний нөгөө тэр язгуур тэр юу руу нэлээ ойртох гээд байна тий. Язгуур
Одоо хүний нөгөө тарих толгойн одоо нэг монгол хүн гэдэг чинь угаасаа монгол сэтгэлгээтэй монгол тавилттай байгаа шүү дээ тий. А гэтэл Кирилл одоо хэл маань болохоор нэг гадаадын юм шиг. Тэгээд бид нар ч одоо сүүлийн үед монголчууд ойлголцохгүй ингээл хоорондоо одоо толгойд нэг юм бодчихдаг нөгөө Кирилл үгээрээ ингээл хэлэхлээр чинь нөгөө хүндээ хэлж чаддаг. Тэнгүүд нөгөөдхийг ойлгосонгүйгээд би одоо нөгөө толгойд бодсноороо уурлаад ах жишээтэй ч юм уу тий. Ингээд тэгээд бүр даашаа зарим үгнүүд чинь ингээд бүр юу байгаа шүү дээ. Утга нь бүр ингээд эсрэг болцсон энэ төр үгнүүд хүртэл харагддаг. Тийм тэрийг бол манай монголчууд мэдж байгаа. Яг хууч Монголд мэддэг хүмүүс л мэддэг. Тэгээд ийм үгнүүдийг чинь ингээд хэрэглээд ингэж яриад ингэлэр энэ бол ерөөсөө болтгоо. Ялангуяа содрын орчуулганд бол энэ бол үнэхээр таарахгүй байхгүй. Тэгэхээр ингээд гоё монголоороо ингээд өгүүлсэн ийм содрыг уншвал үнэхээр их л гоё баяр баясгалан өгөх ёстой. Тэгээд одоохондоо бол ядчил тэгвэл зүв буух нь байна шүү дээ тий. Хүний тэр мэдлийн санд нь тий. Тэгээд тарих толгой зэгцтэй болж ийн гэж нэг хүн надад хэлсэн гээл оддоо. Тий, яг энэ чинь ингээ уншихаар ингээд нэг тарих толгой зэгцтэй болоод байгаа гэж хэлжсэн. Тэгэхээр манай монгол энэ хэллэг монгол бичиг бол айгүй одоо би ингээл нөгөө Кириллээр эхлээд биччихээд дараа нь монгол руу болгож ирсэн чинь айгүй их илүү үгнүүд гарч ирж байгаа байхгүй. Тэгэл нөгөө яг нөгөө монгол бичгээрээ бичээд ингээд найруулах гэхэлэр тэр илүү үгнүүдэд хасгаас өөр аргагүй болж байгаа юм чинь. Тэгээд сүүлдээ би бол хурангуулагдчих юм шүү дээ тий. Тэгэхээр чинь мэдээж илүү үгүй болохоор чи илүү тодорно шүү дээ хүн утга нь тий. Тэгээд их гоё тэгж хүний толгойд их зэгцтэй бууж байгаа байхгүй. Тий. Тийм утгаар тэгээд зарим нь болохоор нөгөө хуучин монгол хэл мэл зарим нөгөө би ч одоо бас үг их ухаж гаргаж ирээд бичиж байгаа байхгүй зарим нэг үгнүүдийг хэрэглэхгүй болцсон үгнүүд. Тэгэхээр чинь ёо чиний энэ ч ойлгохгүй нэг гэж байгаа байхгүй. Энэ чинь чи одоо хэн зориулж бичээ энэ чи ерөөсөө эрдэмтэн хүмүүс л унших хэрэгтэй энэ төр гэж ингэж хэлж байгаа юм л да. Тэгэхээр би бол үгүй эн чинь бол монгол хүний сэтгэлгээний юм аа. Чи зүгээр л монгол биш болцсон байна. Чи монгол болдоо найзаа чи надад уншаач тэгээд би гуйдаг. Тэгээд тийм тэгдэлтэй одоо яг энэ хуучин монгол бичгээ ингээд уншихаар огт мэдхгүй мөртлөө их ойлгогддог. Хурж ирээд идэг тийм. Буугаад идэг. Тэрүүгээр л яг энэ сэтгүүл чинь одоо энэ судар чинь яг ингээд бүр нөгөө англиар уншснаас илүү буух хэрэгтэй. Одоо энд ингээд үзэгчид маань энэ сэтгүүлийг аваад ингээд уншмаар юм байна л да. Одоо энд ингээд хадамлаар нь тэгээд ингээд Кирилл монголоор бичсэн байна. Гэтэл нөгөө сая түрүүнд нөгөө Кирилл монгол юунаас баах хогны хог шиг өшөөнүүдийг шүрдэж гаргалаа гэж байна шүү дээ. Тэрийг гаргасан шүрдэд гаргацсан байгаа байдлаар бичсэн нь тий. Тэгэхэд бол яг одоо энд ингээл үгээр ингээл таарна. Тэгэхээр нөгөө монгол бичгээр уншиж сурах гэж байгаа хүн ч гэсэн бас энийг ингээд уншаад бас монгол үсгээ нүдлэх боломжтой. Тий. Яаж за тэгээд ингээд нэг ийм ажил хийгээд явж байгаа ингээд нэг ийм бүсгүй байна. Гэтэл ямар бэрхшээл тулгарч байна вэ? Монгол хэлний бэрхшээл хамгийн гол нь. Тийм. Ерөөсөө монгол хэлээ мэдэхгүй одоо өдөө болтол юу хийж явсан юм болоо л гэж би нэр өөртөө маш их харамсчдаг. Ерөөсөл миний одоо ерөөсөл хамгийн том бэрхшээл монгол хэлний бэрхшээл байна. Тэгээд нөгөө одоо бүр дээр үеийнхаа нөгөө энэ санскрит хэл ер нь монгол бичигч нь монгол хэл чинь ер нь их санскриттэй их дүүдэг маш тийм мундаг утгатай үгнүүд байт юм билээ. Тэгэхээр нөгөө тэрийг ухаж гаргах гэхлээр ч одоо унших юм нь олдохгүй тий. Материал их муутай. Бүр дээр үеийн содрууд гэхлээр ч одоо жишээл би бол нэг өөрийнх нь нэг хувийн зүгээр судалгаа маягийн юм хэлээ л та зүгээр нэг 15 6 дугаар зууны үед гэхэд монгол бичиг бол бас жоохон өөр болсон байгаа байхгүй. Тэгээд тэр үеийн содруудын ингээд үзэхлээр голдуу нөгөө нэг тийм төвд маягийн төвдөөс голдуу орчуулсан ч юм уу тийм ээ. Тэгээд нэг айгүй их тийм одоо нөгөө их гоёл чимэглэл ихтэй одоо маш их тийм сэтгэлийн хөөрөлөөр бичсэн ч гэх юм уу та тийм эмоц ихтэй тийм одоо тийм хэллэг. Тэгэхээр нөгөө содрын маань яг мэддэг хүн одоо жишээл тэр айгүй мундаг том ламнар энэ төр бол бүр үнэхээр тэрэндээ ингээ автаад нөгөө бурхан морхнаа ингээд ястаа ингээд яг таньдаг болоод ингэсэн хүмүүс бол яг өөрөө ирэхгүй тийм гоё бал боромшгүй гарддаг юм шиг байлээ л те. Тэгээ гараад тэрүүгээр ингэж гоё илэрхийлж байгаа. Гэтэл мань митийн нөгөө нэг ийм бүр прагматик сэтгэлгээтэй болсон ийм хүмүүс ч юм болохоор тийм юм ерөөсө хүлээж авч чадахгүй байхгүй.
тэгэхээр тэрнээс өмнөх нь болохоор бол яг бас тийм их олон үггүй одоо яг шууд санскритаас орчуулсан ч байж магадгүй тиймэрхүү ганц 2 содор байдаг юм шиг үлээ л дээ. Тэгээд би бол ганц нэгэн зүгээр нэг нүдний болонгаар арай гэж нэг барьсан харсан. Тэгэл өшөө ерөөсөн материал байхгүй. Зүгээр тэгээд хувь хүмүүнд байдаг юм уу яадгийг мэдгүй. Тэгээд уг нь тиймэрхүү юм байвал ингээд хүмүүс хоорондоо нийлээд тэрийг уг нь одоо босгох ёстой юм шиг санагдтыг. Гэхдээ би бол одоо тэгэл чадлын хайраар яг ингээл үр талцнараа л хийж байгаа л та. Энэ бол маш их том судалгаа юм хийх ёстой ажил юм шиг байл. За вэд судлаач маань явсаар байгаад хэл судлаач болчихлоо. Харин тийм ерөөсөө тийм л болчих юм да. Гэхдээ чи вэд судлах юм бол ер нь бүх юм судлаа явчих юм шүү. Ер нь бол тэгж битсэн байдгийг Бхагавад Гита дээр. Тийм. Тэр үндэс юм чинь тий. Тийм. Бхагавад Гита дээр юу гэж яддаг вэ гэхээр нөгөө Бхагавад Гита бол ерөөсөө одоо бүх юмыг ингээд нийлүүлээд нэг ёсны томьёогоор ярил хураангуй томьёо гэсэн үг. Тэгэхэд ийгээ бичээд тавьсан юм гэж байгаа. Хэрвээ тэр хураангуй томьёог задлаад задаргаануудыг ингээд нэг бүрчлэн ингээд хүн үзье гэх юм бол нас хүрэхгүй. Ерөөс тий маш их цаг зав та байж ичл тэрийг. Гэтэл чин бид нар чи яадаг вүлээ. Тэр бүх номыг чи үзээ суугаад тахлаар чин нөгөө амьдрал ахуй маань яах вэ? Тий тэгээд ингээд одоо ийм нөхцөл байдал хүртэл үүснэ. За яг хамаагүй хандвар хийх юм биш гэхэд бол үнэндээ нэг хүн юм уу 2 3 хүн тэгээд суугаад бол тэр хэдийлгүй бүх шинжлэх ухааны одоо нэг салбарууд орчин шүү дээ. Гэтэл Бхагавад Гитаг үзэл уншаад ингэснээр яагаад хүмүүс ингэдгэлтэй нөгөө бэлэн ийм рецепт хараад харах гад идэг. Тэгэл ингээл рецепт байна уу гэд ингээ харахаар эн чинь ганцхан өгүүлбэр, 2 өгүүлбэр дотор чи ямар рецепт олж харах юм бэ те? Харахгүй шүү дээ. Тэгэхээр энд бол би энэ бол ястаа үнэхээр яг миний бодол юм аа. Тэгээд би энэ дээр бол юу гэдэг үнсэн гэхэлэр за энэ содор гэдэг чинь нэгэнт хэрвээ бид нар энэ дээд одоо онгоны тэр оюун ухааныг авна гэж энэ содрыг уншдаг энийг ингэдэг юм бол тэр оюун ухааныг авчаар чи тохиолдол болгонд өөрөө ингэж үлдэх боломжтой болох юм байна. Тэр чадварч гэж хэлэхгүй маа. Оюун ухаан чамд ингэ суудаг юм байна. Тэгтээ тэгэнгүүт тэгээ илэнгүүт хүмүүс ингэж юм л да чиний тархинд багтахгүй шүү дээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чин зүгээр л ингэ чи урсгалд орчих байхгүй. Зүгээр л урсгалд ингээл чамд нэвтлээл хамгийн гол нь чи ингэж сэрэг болох хэвээр нэвтэлдэг болох хэвээр байхгүй. Тэгэхгүй өөрийгөө ингээд хаагаал түгжээл ингээл одоо байвал тий нөгөө наран шалган газар очичвол ингээл зузаан юм өмсөж сууж байгаа хүн ямар байх вэ тий тэр шиг яг оюун ухааны хувьд бол бас яг тийм хүн ингээд аюул нээлттэй тийм одоо юм болгоныг авч чадхаар тийм тэлээд л ах юм бол улам сэрэгжэл тий тэгэл тэр чин зүгээр л ингээл орж гараал ингээл авах боломжтой. Тэгэхээр би бол тийжл дүгнсэн. Тэгээд тийжл авах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ содрыг уншихаар хүний оюун тархи тэлдэг юм байна. Ой ухаан сайжирдаг юм байна. Тэгэл тэрүүгээр л бүх тохиолдол болгонд одоо үйлдэл хийж болох юм байна гэсэн ийм л дүгнэлт төрж байгаа. За тэр одоо энэ жишээ нь ингээд энд бол энэ сэтгүүл дээр одоо шүүмж бичээд явж байгаа гэж шүү дээ тий. Одоо жишээ нь тэр одоо Гитагийн шүүмд Бхагавад Гитаг орчуулсан байдлыг шүүмжилж байна уу? Тийм үү тий? Орчуулсан байдлыг шүүмжилж байгаа тийм ээ. Одоо жишээ нь Бхагавад Гита гэдэг нэг зузаан ном одоо би ингээд уншигчдаа танилцуулж ирсэн нэг тийм тэр номыг Кирилл Монгол орчуулганд оруулчихад байна уу? Тий, одоо нэгдүгээр Монгол орчуулган тий. Монгол орчуулган нэгдүгээр тэрнээс биш. Тэрнээс биш уг Бхагавад Гитагийн тэр үндсэн тэр ном маань бол
зөв. Монгол орчуулгын дээр нь алдаа гарсан байна л гэж үзэж байна тийм. Бхагавад Гитаг бол зүгээр яг Бхагавад Гита гэдэг утгаар нь бол тэр бол ерөөсөө шүүмжлэгдэхгүй ном гэдэг нь бол батлагдчихсан. 5000 жилийн өмнө бичигдсэн ном тийм ээ. Яг бичгээр бол тэрнээс өмнө бол аман хэлбэрээр, оюун санааны хэлбэрээр ингээд дамжигдаад ерөөсөө эхлэлгүй мөхтлгүй цагийн одоо тэр содор шүү дээ. Тэгэхээр тэр тухай бол одоо ерөөсөө бүр асуудал байхгүй. Содрынхаа хувьд. Яг тэр асуудалгүй байгаа Бхагавад Гита ямар хэл дээр вэ? Англи хэл дээр байгаа. Анхнаас бол санскрит дээр л 5000 жилийн өмнө бол санскрит дээр бичигдсэн Вьясадева гэж хүн бичсэн байгаа. Дараад нь тэр бүх үг түүхийг бичсэн байлгийн угаасаа Гитагийн хүн бичсэн байна. Тэгээд тэрийг болохоор дараад нь Bhaktivedanta Swami Prabhupada гэж багш. Ер нь бол англид бол бас нэлээд хэдэн том багш нарын орчуулга бий л дээ. Тэгвэл бол тэр Bhaktivedanta Swami Prabhupada багшийн тэр орчуулга бол баруунд бол их төгсөн. Яагаад төгсөн гэхээр тэр өөрөө нэгдүгürt бол ерөөсөө хүмүүст тэр содрыг хүргэе гээд ерөөсөө бүр өстө айн бие хайрлаагүй. Нэгдүгээр хоёрдугаар болохоор тэр хүний бол орчуулга маш мундаг одоо тийм логиктэй. Ерөөсө бүр баабэго ерөөсө ямар ч одоо тэрийг бол ингээд одоо юу гэдэг нөгөө жинхэнэ язгуурыг нь дамжуулдаг тий язгуураас нь тий тэгэхээр чинь ерөөсө ямар ч одоо тэн дээр бол одоо эсэргүүцээд тэр хүнийг шүүмжлэхэд бол үнэхээр чадаагүй байхгүй тий тэгэхээр ийм номыг бол бидний гарт орсон юм аа. Гэхдээ энэ бол Оросоор анх бид нар авсан. Тэгээд Оросоор бид нар орчуулж эхэлж исэн би ч гэсэн тэрэнд оролцож эхэлж исэн. Тэгтээ бол 10 жилийн өмнөхөөс бол тэгээд цаашдаа бол би ингээд Оросоор эхэлж явж исэн бид нар хамтдаа. Тэгээд бид тэр одоо орчуулга хийсэн хүнтэй хамт л явж исэн л та. Тэгснээ сүулдэ бол би англиас үзэх нь зөв юм байна гэдэг дүгнэлтэн төрсөн. Яа тэгэхээр тэр дундаас нь ингээд үзээд байхад нөгөө их олон ийм санскрит үгнүүд гарч ирээд байсан л та. Тэгээд тэр санскрит үгийг ингээд үзээд ер нь эхлэнгүүд нөгөө англи руу орчод идэх байхгүй. Тэгэхээр л ерөөсө тэгээ хараад байсан чинь орос орчуулга аюух англиасаа их алдаатай юм шиг харагдаж эхэлсэн. Тэгээд би тэрийг одоо ч би баталсан байгаа. Тий. Үнэхээр орос орчуулга бол алдаатай. Оросууд тэрийг одоо ер нь бас мэдээд ингээд олон дахиад л орчуулад идэх л та. Тий. 3-4 идэх гэсэн үг тий. Тэгтээ бол содрыг бол тэгж засахыг бол би үнэхээр болохгүй л гэж үздэг. Тий. Тэр чинь нэг хэсэг хүмүүс уншаад хохирно үсттэй тий. Болохгүй шүү дээ. Уучлаарай би буруу үчиж гэх юм тий. Одоо энэ уншна. Тий. Яаж хэлж явах вэ? Тэгэхээр бол хариуцлагатай хандах хэрэгтэй тий. Тэгээд чи чадахгүй бол болох хэрэгтэй л. Би бол тийм л юм хэлдэг. Тэгээд би бол 10 жил энэ багш бол 30 хэдэн жил Бхагавад Гитаг англи дээр бичих гэж одоо өөрөө инээдэг хүн тий. Англи дээр бичих гэж 30 хэдэн жилээ зарцуулсан байдаг. Яг одоо өөрийнх нь түүхээс нь үзэхэд бол тийм байдаг байхгүй. Тэгж хийсэн юм шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ястаа асуудал ерөөсөй байхгүй. Тэрэн дээр энэ содрын орчуулганд бол эргэлзэх юм ерөөсөй байхгүй. Тий. Ганцхан бид нар одоо Монгол дээр л яг зөв орчуулах тал дээр л яригдчих байгаа асуудал. За үзэгчид маань одоо бүр гайхаа явчихж байгаа хаа. Яагаад гэвэл оюун билег өсгөх маань орчуулагч бол явчлаа зүйлтэй. Чиний хэл судлаач болж ирсэн орчуулагч болоод энд чихэл олон хүн шинтэй л болох ёстой юм байна л да. За тэгээд одоо энэ бяцлагч байх гэдэг одоо бяцлаглалын зам морийг хөөх гэсэн одоо манай үзэгчд. Бяцлагч байх гэдэг талаарх одоо энэ Ведийн сургаалд яг юу гэж үздэг, бяцлал гэдгийг яг юу гэж хэлдэг. Тэгээд энэ талдаа нэлээд жоо дэлгэрүүлж яриач. За тэгэхээр би зүгээр ном одоо Гита дээр уншсанаар бол йога гэдэг нь болохоор бяцлал гэсэн үг. Йоги гэхлээр бяцлагч гэсэн үг. Одоо санскрит үг шүү дээ. Тэгээд тэр йога гэдгийг одоо юу гэж тайлбарладаг вэ гэхээр ерөөсөө дээд онгонд хандах тэр хандлага, арга барил. Тэгээд ерөөсөө санскрит үг чинь үйлдэлийн тэр одоо үйлдлийн нэр үгийг бүгдийг багтаачдаг шүү дээ. Тэгээд бүр үр дүнгийн ч багтаачж байгаа. Тэгээд санскрит ганцхан үг чинь ингээд бүтэн ийм цогц ингээд үйлдэлийг илэрхийлждэг. Тэр утгаараа бол ерөөсөө л бидний бяцлал гэдэг үгнээс аюул өргөн хүрээтэй тийм үг байдаг.
За нэгдүгээр хоёрдугаар болохоор тэр йог бол 8 төрлийн йог байдаг гэж Бхагавад Гита дээр байгаа. За тэгэд би магадгүй хайчиж магадгүй зүгээр юу ба. За нэгдүгээрт нь хатха йога гэж байгаа. Дараад нь жнана йога, вичнана йога, дьяна йога, будхи йога, санкья йога, бхакти йога гэдэг. Бхакти йога бол хамгийн дээдлийнх нь. Ингээд 8 шатны ийм бясалгал байдаг гэж үгтэй. Тэгээд тэр бясалгал болгоно бол нөгөө одоо хүн өөрийнхөө урд наснда ямар шатан дээр байснаас хамаараад энэ наснда одоо дараагийнхаа шатандаа ч юм уу нэгэн бол өмнөх хийж исэн шатандаа ингээд хийж идэг гэж байгаа юм л да. Тэгэхээр бид нар бол ингээл зүгээр л энэ цаг үед ингээл бүгдээр ингээл таарч байгаа юм чинь. Тэгэхээр бол нэг нь хамгийн ихний шатан дээр байж болно, нэг нь хамгийн эцсийн шатан дээр байж болно, нэг нь дундны байж болно. Тэгэхээр бид нар бол бие бинийгээ тийм одоо чи дээр чи дор гэх ямар ч үндэсэхгүй. Ерөөсө чи хийзээ нэгэн цагт хэрвээ чи өндөр дээр байгаа бол чи хийзээ нэгэн цагт доор нь байсан л байгаа. Тэ нэгэн бол өндөр байгаа хүн маань магадгүй маргааш бие тоочход унчиж болно. Тэ тэгэхээр бол энэ дээр бол ямар ч асуудал байхгүй. Нэгдүгürt хоёрдугаарт бол бясалгаач би өөрийн чинь нэг ярьж байгааг сонсч байсан л да дээр үед мах идэж болохгүй гэж ярьжсэн. Тэр бол үнэхээр би бол тэрийг дэмждэг. Тэгээд угаасаа видеод бол тийм байдаг. Мах идэхгүй байх. Би бол 10 жил мах идэхгүй байгаа. Гэхдээ тэрийг бол зүгээр нэг хүчээр мах идэхгүй дээ биш. Ерөөсөө л тархинд нэг юм суучдаг. Тэ? Тэрийг бол чи өөрөө мэдж байгаа. Тэгээд яг тэгж суугаал тэгэл ерөөсөө бол махыг зүгээр л ерөөсөө л огт тэр хүнс биш юм байна. Тий. Би бол бүр тийм одоо эрүүл мэнд талаас ч юм уу муу муухай гэхээс илүү зүгээр л огт ерөөсөө л дурлахгүй. Тэгээд тэгтээ тэн дээр бол нэг асуудал байгаа юм л да. Чи одоо ямар нэгэн юм идэхийн тулд юм уу тэр мах чам цайхан самгцны төлөө нөгөө амьтны амийг хороож байгаа. Тий. Тэр бол одоо нүгэл гэдэг айсандаач биш ерөөсөө л тэр чинь шудраг ус. Тий. Шудраг ус. Тэгэнгүүт хүмүүс хэлдэг л дээ. За тэгвэл ургамал амьтан биш юм уу? Амьтан шүү дээ гэж хэлж байгаа юм л да. Тий. Тэгэхээр энэ дээр бол видеод бас нэг тийм тайлбар байдаг юм билээ. Гэхдээ яг гита дээр байхгүй л дээ. Тэр бол зөвхөн өөр ингээд номнууд дээр уншиж хахад байдаг. Тэр нь юу гэж хэлдэг вэ гэхээр оюун ухааны бас нөгөө нэг одоо юу тийм дээд мэдрэх одоо оюун ухаанаар мэдрэх төвшин дээр дор байна шүү дээ. Тий. Тэгэхээр одоо өвчин мэдрэхгүй ч юм уу одоо тийм юм ингээд мэдэхгүй одоо чулууг жишээлбэл одоо нэг баагатай ч юм уу зөөрлөхгүй шүү дээ тийм ээ одоо яг тийм ялгаа тэр хоёрын мэдрэмж нь бол өөр төвшөнд байна гэж тийм тэгэхээр нөгөө одоо амьтан чи алуулахаасаа өмнө айдаг алуулчаад дараад нь тэрүүгээрээ эргэлдэж яадаг нарийн биеэр тийм ингээд энэ бүх юмнаас бол ургамлыг идэхэд бол жишээлбэл тэрнээс зайлах боломжтой л гэсэн үг байхгүй зүгээр л одоо ерөнхийд нь гэх юм бол тэгэхээр бол нөгөө карма гэдэг чи юу гэхээр чи өөрийнхөө бодлоор ингэж бусдад хүч хэрглэжээд тэгээд нөгөөдөг чи нарийн биеэрээ ингээд чамайг зовоогоод ингээд тэгэл тэр чинь нөлөөлөд дараад нь чи бүр нөлөөнд нь ч ороод ч явдаг юм уу тий тэр чинь бас нэг л кармагийн нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр ургамал идэхэд бол тийм юм бол одоо их баг ч юм уу байхгүй ч гэж хэлэх юм уу тийм л гэдэг юм шиг байна л да. Тий. Яг ургамал бол намайг тэгээд л таслах тушин олон болж ургаал ярьдаг л да. Тэдгээр бас тайлбарладаг л да. Тийм мэдгүй би тэрийг бол мэдгүй зүгээр. Тий. Гэхдээ ямар ч байсан тийм их. Амьтныг алчихсан байхад бол олон болоод төр очирчдгүү ургамлыг таслах тусам үндсэн таслахгүй бол тийм ээ. Ингээл таслах тусам улам сагсаагаад ургаад байдаг. Энүүгээр нь бас тайлбарлах юм байл л дээ. Тэгээ өшөө бас нэг юу бясалгач хүний нэг зарчим байдаг. Тэр нь юу гэхээр нөгөө одоо гэр бүлээс гадуур секси харьцаа одоо орохгүй гэдэг тийм зарчим байдаг бас. Тэгээд тэр талд болохоор одоо
тэрийг болохоор хүмүүс зарим нь бол их ахтар их хатуугаар энэ төр ойлгодог энэ төр тийм тал байдаг л да тийм. Тэгэхээр хүн яг яаж тэр одоо хүлээж авч байгаас их хамаарч тэр одоо секси асуудлыг тайлбарлаад байдаг. Тэгэхээр зүгээр яг одоо тэр Ведэд бичснээр бол одоо Радха Кришна хоёрын одоо Кришнагийн одоо хайртай бүсгүйч гэж бид нар одоо бараг тэгээд хэлж мэлээд одоо хүнтэй адилтгаад байдаг тэр бол буруу л да. Тэгэхээр тэр хоёрын хайрыг жишээлх юм бол зүгээр одоо бидний одоо хайртай бол зөөрлж болохгүй. Тэгэхээр хайр гэдгийг одоо тэгээ өөр төвшөнд ойлгоод ингээд ирэхээр угаасаа тэр гэр бүлээс гадуур секс микс гэдэг чинь бүр утгагүй явдлалаа явчихж байгаа. Тэгээ гэр бүл болно гэдэг чинь ч гэсэн тэгэхээр бас л нөгөө тийм бүр өөр утгандаа хайр гэдэг жинхэнэ утгандаа яваад ирэхээр чинь угаасаа тэгж гэр бүл бий болох юм бол угаасаа ямар асуудал байх нь тэгээд ингээхээр бол заавал нэг мөрдөх зарчимч гэдэг ах юм байхгүй тэр бол зүгээр л угаасаа л байдаг л тийм л юм байхгүй тийм асуудал. Тэгээд нөгөөх нь болохоор юу одоо тэгээд арх тамхи хэрэглэхгүй гэж тийм тийм хар тамхи энэ бас хэрэглэж болохгүй. Мансууруулах. Тийм, мансууруулах хэрэглэхгүй. Тийм тэр нь ямар учиртай вэ гэхээр одоо би зүгээр гита дээр нэг тэр тухай бол байхгүй шүү дээ. Зүгээр юун дээр гэдгийг тухайны воин гэдэг нэг ном би орсоор уншижсэн. Тэгээд тэр нэг гүрүү бичсэн ном байдаг. Тэгээд тэн дээр болохоор их нөгөө нарийн биений тухай их тайлбарлсан байдаг л та. Тэгээд одоо жишээлбэл арх уусан хүн яг үлгэр нөгөө ухаанаа алддаг юм байна л да. Тэгэхээр чи нөгөө бид нарыг ингээд тойроод маш их олон юм зүгээр нарийн биетэй бидний нүдэнд үзэгдэхгүй юм байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэрэнд бол бид нар одоо бүр үшээ тэрийг бол мэддэг болсон тий. Тэгэхээр тэр биесүүд чинь ингээл ерөөсөө яаж игээл нөгөө ийм махан биеийг өдөртөх гэж их хүсэж идэм байх л та. Тий. Тэгэл хизээ чамайг ухаанаа алдахгүй гэдэг ингээл хараад сууж идэг байхгүй. Бүр гордоод тэгээд зарим нь бол бүр ингээд чамд нөлөөлдөг гэж чамайг албаар ингээд нөгөө арх марх уулах гэдэг. Мансууруулах гэдэг. Тэгээд бүр тэрлүүч нь ингээд чамайг хөтлөө татаад идэг тий. Тэгдэг хүртэл тийм ахтар хүчтэй тийм одоо нарийн биетүүд байдаг гэж байгаа л да. Тэгэхээр тэдний юмд ороод юм уу нэгэн бол зүгээр л өөрөө уух дуртай гэж уугаад ингээд ухаанаа алдгал юм бол тэгэл нөгөөдөлч орчдөг байхгүй. Тэгээд нөгөөдөлч ороод хэсэг зурч болсон бие чи өдөрддөг. Тэгээд яг нөгөө арх уусан хүн чинь ерөөсө огт танихтай аргагүй болоод нэг хачин болчдөг шүү дээ. Нэг номхон байжсэн хүн чинь гинтхэн агсан тавил энэ төр тий. Тэгэхээр чин эн чин тийм учиртай юм байна гэж би тэр ном дээрээс л уншижсэн. Тэгээд би бол за тэгэнгүүт яг үнэхэр хүн айгүй одоо оюун ухааны тийм мэдлэгийг авъя гэвэл цаг мөч тутамд хүн өөрөө айгүй хичээж тий. Тэгээд эрүүл ухаантай байж ижил одоо цаг мөч болгоныг ашиглах хэрэгтэй юм байна гэсэн тийм л одоо ойлгож авсан л та. Тэгэхээр энэ мэдлэгээр уг нь одоо эн чинь бол тэгэл ведийн мэдлэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ ведийн мэдлэгээр чинь одоо жишээл тэр архитекттай тэмцэхэд ч гэсэн бас ингээл ашиглах боломжтой юм шиг санагддаг. Боломжтой тий. Тэгээд ямар ч эрүүл сарвал хүнд бол энийг болох ингээд хуулууд ойлгоход бол болохоор шүү дээ. Тий одоо чи битээ тийм юмд эзэмдүүлээ энэ чи ийм юм байдгийг шүү дээ гэд ингээ хэлцгэж жишээлбэл тэр хүн чинь бүр юу ч бодохгүй болчоогүй юм бол бас бодно л тий ядахтаа л айх талаас ч гэсэнгүй энэ чи өөр юм миний биеинд ингээд орчин гэж бодохор чинь сонин биз тий. Тэгээд тэр талаас нь ч гэсэн ингээл энэ бид нар их ном ингээд судлаад үзээд ингээд тэрийг амьдралд хэрэгжүүлэх талаас нь үзэх юм бол тэгэхгүй л одоо бол манай хан чинь нэг бурхны ном гэхлээр л нэг айхтар бясалгагч ингээл тусдаа суучаал тий амьдралаас тасгаад тий тэгэл одоо ерөөсөл би гэрч байна одоо тэгэл бусдад ном төгөн ямар номод түгэх гэдэг юм тий амьдрал та хэрэггүй юм бол одоо тэр нөгөө хүнд ямар тэр номыг үзэж яах юм тийм биз дээ тий ямар ч хэрэггүй л санагч байгаа би бол тийм юм ерөөсөө ойлгохгүй л байгаа тэгэл одоо яг тэ өөрөө ганцаараа гэгэрнэ гэж байхгүй гэж байгаа шүү дээ бас тий тэгэж бич мэд заавал нөгөө хүнтэй ингэж тэр ч одоо заавал нөгөө энерги ч орж гарч ин гэж тий солилцоо хийж байгаа шүү дээ тэгэхээр чи тэр утгаараа ч гэсэн ерөөсөө ганцаараа гэгэрнэ гэдэг чинь юусэн айгүй утгагүй л асуудал. Тэр бол тийм хүчинцэн асуудал л да. Энийг бол ерөнхийдөө манай үзэгчд бол гадарлана. Тийм баг тий. Би бол манай монгол хүмүүс бол их юу яадаг их мэдлэгтэй, ведийн мэдлэгтэй хүмүүс ганцхан энэ номнууд нь байхгүй л болцсон байна л гэж би хардаг.
тэгэл энийг л одоо хэдүүлээ бүгдээрээ нийлээд сэргээ хиймсэн, нэг хүмчилсэн, хүрх хиймсэн тий тэр л гэж байна. За ингээд сайхан ажил хөрнүүлчээд тэгээд ингээд явж байгаа юм байна. Тэгээд энийг энэсээ уялдаатай олон төрлийн мэрэгжил эзэмшиж байгаа юм байна. Сайн дураараа. Тэгээд энэ чинь жинхэнэ мэрэгжил болдог штеп. Тэрнээс биш сонирхолтой юмдаа суучаал тэгээд 4 5 6 жил сураад тэгээд тэр бол мэдлэг мэрэгд юу болдгүй л тэгээд сайн дураараа л ерөөсөө хийгээд байгаа юм чи яхан тий. Тэгээд тэр нь болохоор зэрэг нэг сайн дураараа хийж байгаа юм шиг боловч бидний цаанаас нэгэн зүйл хөтлөөд явдгийг үүсгэхгүй тийм ээ. Тэрийг л үүсгэхгүй. За энэ бас зүгээр нэг сонирхож нэг асуухад энэ ведийн энэ судар номуудад байдаг энэ зургууд гайхамшигтай зурагдсан. Би өөрөө зураач хүн болохоор нэг бас хардаг л да. Энэ ингээд энэ тусгай зураач нар байдгүй. Одоо тэгээд энэ энтгэг усуд байдаг юм болов уу? Мэдээж энтгэг усуд байдаг байх та тий. Энэ талаар сонирхож яав. Би ч одоо нөгөө хэдэг үсгийн л харж идэв шүү дээ. Яг үндэ бол тэгээ яг зургийг бол зүгээр л их л гоё юм л гэж хардаг. Тэрнээс яг ерөнхийдөө одоо миний энэ сэтгүүл дээр тавьсан энэ зургнууд бол нөгөө тэр видеийн одоо нөгөө юу сургаалыг ингээд тарааж байгаа тэр л хүмүүсийн л одоо гаргаж байгаа зургнууд. Тэгэхээр заримуд нь бол бүр эртний содрын зургнууд байдаг. Зарим нь бол яг сүүлийн үе зурсан. Тэгэл энэ дандаа л голцоо энэтхэгээс л гарч байгаа шүү дээ. Гэхдээ энэтхэгт чинь нөгөө англичууд бас колоничлж ирсэн тий. Тэгэхээр чи ер нь бас барууны талын юм бол ингээл зарим хүмүүсийн одоо хүмүүсийн тэр нөгөө бүрхтийнх нь ингээд нүрийг харахад бол нэлээ Европ царайтай нэлээ дээр үеийнх нь болохоор Аз царайтай ч орч шигтэй байдаг. Тий. Одоо би одоо өөрөө чинь нөгөө зураачны үед их сони юм харуул л да. Одоо энэ болоод одоо цэнхэр нүртэй Кришна шүү дээ тий. Тэгээд энэ готлын хар, дээлийн хар ямар монголчуу маяг юм шүү дээ. Монголчууд гэх юм уу тий. Тэгэхээр энэ бол бүр дээр үеийн нөгөө содрын зураг байхгүй. Тэгээд би энийг бүр албаар ингээд монголчууд хараасаа гэж тавьж байгаа байхгүй. Тий. Тэгэхэд жишээлбэл зарим нь баатар гэж харахаар юм байна тий. Тий. Наад чинь тэгээд нөгөө нэг ямар дээлжүүлээ ташаатай дээлмэлж гэдэг бол нөгөө саруугар дээлтэй энэ аахгүй юу. Гэтэл энэтхэг хүмүүс ч юм бол ийм хувцсгүй шүү дээ. Өмсгүй шүү дээ тий. Энэтхэг хүмүүс чи хүлэмжтэй явна тавчтай явдаг тий. Энэ эдгэр гутлаа монгол гутлаа. Тий. Харин чи яг монгол гутлаа байхгүй юу. Тий. Би тэгээд энийг хараасаа гэд ингээд тавьчихад баашдаг бас. Тий. Би бас анзаарсан л та. Тий. Тэгээд энэ дүр энэ зураг мурганы хувьд бол ер нь юу шүү дээ. Одоо бид нар чинь нөгөө бурхан гэл ингээл хэлээл онг гэл одоо бөөнөрч гэсэн онг хардаг тийм үү. Тэгэхэд бол одоо тэр бөөг жишээлбэл харсан онгоо зур гэх юм бол Монгол хувцастай л зурна шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ 5000 жилийн өмнө бол Кришна бурхан энэтхэг газарт бууж ирсэн. Тий. Тэгээд энэтхэгт газар бууж ирээд нөгөө сургаалаа ингээд сэргээж айлдаад тэгэнгүүт нь тэрийг Вьясадева гэж хүн нөгөө битсэн байхгүй содор болгож битсэн гэж тэгж байгаа би ямар харсан юм шүү дээ. Тэгэхээр тэгж битсэн байгаа. Тэгэхээр энэ тэр энэтхэг газарт байсан юм чинь тэр бүх бурхтын зургууд дандаа энэтхэг хувцастай тий энэтхэг дүртэй царай дүрхтэй тийм байгаа байхгүй. Гэтэл Монгол хүмүүс хэрвээ яг үнэхээр мэдээд одоо тэдэд буусан гэвэл Монгол хувцастай л үү. Монгол хувцастай Монгол дүрхтэй. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр одоо энэ бол жишээлбэл ингээл энэтхэг хувцастай л байгаа гэдэг. Энэтхэг хааны хувцастай тий. Айгуу гоё таньс зураг бол их тийм зураач нэг сайн зураач юм л да. Тэгээд Кришна бурханы дүр төрхийг бол яг алдалгүй яг ингэж хийгээд байгаа байхгүй. Яг л ингэж. Тэг нэг стандартаар тий. Нэг стандарт болгоцсон бүр яг Чингис хаан гэдэг шиг л тий.
тий. Нөгөө буддийн ч бас нөгөө нэг айгуу нарийн нөгөө Пурбат яар одоо тэр айгуу нарийн дэг журамтай л гэсэн тэгж зурдаг гэсэн тий. Тэрэн шиг л энэ бас тийм л зурдаг л байх л та. Би бол тэр хэлгүй маяг болчихсон л байна л тий. Тэгээд олон зураг харсан тэгээд яг л тийм ээ. Тэгээд би бол цаашдаа манай монголчууд яг Монгол Кришнага зурх байх гэж боддоо шүү дээ. Тийм монголоор зурч болно шүү дээ. Яг болохгүй тэр харснаар л зурж шүү дээ хүн тийм шүү дээ. Тэр чинь нэг Тэгэл үнэхээр тэгж зурх юм бол Монголд Кришна буугаад ирсэн л гэсэн үг шүү дээ. Тэ? Би тэгж л ойлгодог. Тэгээд тэгж зурх цаг ирэх байх гэж боддог шүү дээ. Дүрслэл гэдэг маань угаасаа л тийм л юм чинь тий. Тэгээ одоо тэгэл энэ нөгөө нэг морьтой энэ калки аваатар гэл ингэхэд чинь энд бол одоо жишээл хөл нүцгэн жишээлбэл морой ингээл унтсан ч байх шиг тий. Ингээл иймэрхүү байгаахгүй. Тэг чинь Монгол хүмүүс л одоо жишээлбэл тэгэхгүй шүү дээ. Одоо энэ хаашийн дөрөвтэй юм уу? Дөрүүн дээр хөл эзэм юм. Тий зөвчгөн байна л. Тэгэхэд бол энэ бол амьдралгүй л эцтэй жишээлбэл тий. Монгол хүн бол жишээлбэл энэ дөрөв хөл нүцгэн дөрөвтэй тэгээд дайнд орно гэвэл юу гэж тий зурхгүй. Тий. Тэгэхээр ингээл иймэрхүү би бол энийг бол одоо ингээд алдаа л гэж хармаар. Тэгэхээр нэлээ сүүлийн үеийн зураг л авах гэж хэлэх гээд байдаг шүү дээ. Одоо яг л энэ л байна л да. Тий. Энэ зургийг заримдаа хүмүүс эмхтэй бурхан байна гэж хэлдэг байхгүй юу? Тий, эмхтэй хүн шиг байдаг тий. Тий. Нөгөө энергинд ингээд тэнцчихээр тэгээд нэг харахад эмхтэй юм шиг, нэг харахад эрэгтэй юм шиг харагддаг. Тэр утгаараа ингэжсэн. Тэрийг их сайн тий аюу болоод гэж бод тий. Төгс төгөлтөр гэдэг чинь одоо энергийн тэнцэлэл гэсэн тийм утганд л очих гээд юм шиг үлээ шүү дээ. Би духовны боён дээрс л тэгж өгчөөс. Тий, яг зөв. Сая түрүүнд ингээд бяцлагч хүн ямар байх ёстой талаар зочноос асуухад бол ингээд ямар ч байсан 2 төрлийн мэлч үү 3 төрлийн мэлч үү мах болохгүй гэж энэ арх тамс тамир асуулах байж болохгүй гэжлээ тийм ээ. Ямар ч байсан энэ хоёр бол их голлоо тэгээд гэр бүлээс гадуур секс ихгүй. Да тийм. Тэр харьцаа тийм ээ. Энэ гурав ерөнхийдөө бол их чухал байх нь тийм. Яг л ингэсэн бэ гэдг нь болохоор нөгөө хүмүүс нэг тийм ёс хурдгүй болчихсон. Яг хүн чанараа гээж гисэн ч гэдэг юм уу. Тэр үднээс нь л болгоомжлуулж хэлж байгаа хэлдэг шүү. Санаа шүү дээ тийм ээ. Тэрнээс биш одоо үнэхээр одоо бид нарыг ч юм бол кали юга гэдэг одоо хамгийн муу эрэнд амьдарч байгаа гэж байгаа шүү дээ. Хүн төрлөختөнд бол 4 юга байдаг гэж байгаа. Сатья юга, тритья юга, двапара юга, кали юга гэдэг. Тэгээд ингээд доошлох тусмаа бол мууддаг гэж байгаа. Тэгээд бид нар бүр ийм мууд зээрэнд амьдарч байгаа учраас бүр яалтч одоо ингээд иймэрхүү мараалны юм хүмүүс ингээд зааж ингээд хэлж өгдөг л болцсон юм шиг байна л да. Тэрнээс биш одоо жишээл тэр двапара юга ч юм уу, тритья юга ч юм уу, сатья юга байсан бол ийм принцип бол байхгүй байх болов гэж боддог. Ийм хутгун гаргач юмч байхгүй л юм байна л да тийм. Ингэж иймэрхүү талаас нь ингээд альва зүйлийг зөв ойлгох шаардлагатай байгаа тийм бол тэгэхэд тулд энэ ведийн энэ анхдагч сургаалаа жинхнээр нь судалж мэдэх шаардлага зөв ёсоор байгаад байна тийм үү. Бусад шашин суртахуунууд бяцлал бүтээлийн юунууд бол энэ ведийн сургаалын их үндэслэл үндэслэл цаашаа цэцгэлэн өчсөн байдаг шүү дээ тийм ээ. Тий, тэр чинь одоо юу л ахгүй нөгөө хүн болгоно нөгөө нэг урд насандаа юу хийжсэнараа л тий. Тэр одоо төвшнгөөсөө л дараагийн амьдралдаа эхэлдэг л гэж байгаа байхгүй. Тэгэхээр чинь яг л хүн болгон ямар нэг байдалд байхгүй нь ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр чинь л нөгөө тэр олон нөгөө тэр цэгээсээ л эхэлж байгаа. Тэгэхээр тэр олон цэгээсээ тэгтээ эцсийн цэг бол нэг л юм байгаа шүү дээ. Бид нар тий нэг л юм руу явж байгаа. Тэгтээ урд хойно ингээл янз бүр зарим нь машинаар явж гин, зарим нь онгоцоор нисэж гин тий. Нэгэн бол одоо нэг хоёр даваад авсан байхад нэг нь нөгөө уулантаа ч хүрээгүй явж байгаа жишээтэл тиймэрхүү л янз бүрийн л асуудал тэндээс л болж байгаа. Тэгээд энийг болохоор хитрхи их нөгөө өөрсдийнхээ юмдаа ингэж одоо ингэж хомж ингэж бодоод тэгээд тэр хүрээ ингээд бусдыг ингэж одоо жоохон түлхэх ч юм уу те ингээд энэ одоо биш миний их биш ч гэдэг юм уу ингэж бүгдийг л хүлийн зөвшөөрөх хэрэгтэй. Ер нь манай монголчууд бас ведийн хүмүүс гэдгийнхэн бас нэг тийм юу одоо
баталгаа нь бол юу гэхээр Монголд бол маш шашинд бол бүх төрлийн шашинд их одоо тийм нейтралны ханддаг шүү дээ. Тэр бол одоо маш их том юу одоо үзүүлэлт одоо ведийн хүмүүс гэдгийн том үзүүлэлт. Тэгээд шашинны тийм дайн гардаггүй тий. Манайд бол тийм байхгүй тий. Яг уу ярьдаг тэр одоо манай үндэсний шашинч шиг үндэсний бус шашинч шиг тийм бол ярьдаг. Тэгтээ бол тэгээд дайнд хурж иж юм уучрахгүй тийм амир болоод одоо нэг шашин хоорондын мөргөлдөөн л гардаг. Нэг гэхэд одоо ис үсч байж идэг, буддаач байж идэг тий. Одоо сүүлийн үед Кришна иж орж байгаа жишээ нь тийм. Ингээл ийм байж болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ведийн хүмүүсээ гэдгийнх нь үзүүлэлт гэж би хардаг. Тэгээд бол хамгийн гол юм бол ерөөсөө ведийн номыг уншаад ингээд ойлгох тусам нөгөө их өндөр дээрээс ингээд мэдлэг өгч байгаа учраас тэр өндөрлүүл их тэмүүлээд байгаа юм бол энэ олон жижигэрсэн юмнууд бол бүгдээрээ нэг юм а гэдгийг л харах боломжтой. Тэгээд тэрийг л харах одоо тийм юу нөхцөл байдлыг л бид нэр өөрсдөө авах одоо тийм ном юм аа л гэж л би хэлмээр байна. За өөр чирэнээс ч гэсэн ингээд сонсож байгаад нэг юм ойлгогдож байна л да. Тэрний үхээр ер нь ведийн сургаалууд юм уншиж байгаад ч гэсэн тийм байдаг ойлгогддог. Тэрний үхээр Кали йога гэдэг энэ одоо буддийн шашнаар бол цөөн цагийн энэ хүмүүн төрлөختөн те нэгэн ийм одоо ухамсарын дорой байдалд орох тийм одоо яалтчгүй тийм л эрен цаг үеийн усуд юм байна л да тийм үү. Тэрнээс дээш их тэр 90 цаг галбуудад амьдарч байсан хүмүүс бол энэ ведийн сургаалыг бол мэдэх гэж хичээл зүтгэл гаргаад байх шаардлага байхгүй шахуу тийм. Айдал мэдчихсэн байдаг ч юм уу. Тэр нь зүгээр нэг тийм амьсгал гагаар шиг юм шиг ингээд тодорхой байтал Кали йогод амьдарч байгаа бид нар болохоор энийг заавал хичээл зүтгэл гаргаж олж үзэж хойноос нь хөөцөлдөж ингэж энийг мэдчих авах шаардлага бас гараад байна тийм ээ. Тий. Ийм нэг ялгаа харагдаж байна тийм үү? Тий, тэрнээс гадна би бас нэг юм ингэж уншсан л та зүгээр яг уу одоо тэр нөгөө Двапара юугаа ч юм уу Третья тэр өмнөх одоо тэр эрнүүдэд амьдарч байхад хүмүүс бол тийм тусдаа шал өөр хүмүүс гэж хэлэхэд бас хэцүү. Яг гэвэл бид нар чи өөрсдөө дахин төрөд идэх байхгүй тийм ээ өөрсдөө дахин төрдөг болохоор бид нар хизээ нэгэн цагт бараа юу гаж байсан третий юу гаж байсан амьдарч байсан л байна. Тий тэгсээд тэгэл яг нөгөө мэдлэг юмнасаа мууд холдож барайл тэгээд нөгөө бурхан одоо тэр язгуураа одоо өгөөсгээлд тий язгуураа мартснаас одоо язгууртай холбоотойгоо мэдгүй язгуурын чинь одоо нэг хэсэг нь чамд байна гэдгийг мэдгүй ийм юмнасаа болоод л бид нар бол одоо ийм байдалд хүрсэн гэж байгаа юм л да. Тэгэхээр за яг энэ утгаараа бол тийм нөгөө талаас болохоор бас бидэд ийм байгаа. Кали йога дотор бол алтан эрен гэж байдаг. Тэ. Тэгэхээр энэ алтан эрний тухай Кали гэдэг чинь манай энэ эрний тэ энэ дотор алтан эрен гэж байна. Алтан эрен гэж байна. Тэгэхэд яг энийг бол зөвхөн логикоор бодох юм бол алтан эрен гэж байх хэвээр. Яад гэвэл нөгөө одоо ингээд дөрвөн эрен чинь ингээд мууцар Кали йога. Тэгэнгүүтээ Кали йогийг араас нь Сатья йога бүр хамгийн дээдлийн эрен эхлэх. Одоо тийм эргэлт байгаа байхгүй. Зөв энэ дөрвөн эрнийг ингэж эргэж идэг гэсэн үг бол тий ерөөс ингээл давтагч идэг гэж байна. Тий тэгж бийдтэй байдаг байхгүй. Тэгэхээр ингээл эргээд байгаа нөхцөл яг тэр хамгийн муу эрнээс сайн эрен рүү шууд орж байгаа байхгүй. Шилжих гэж юм тийм. Тэгэхээр чин тэнд чин бол юу нэг тэр дотор чи ямар нэгэн юм байж ич ийшээ холбогдно та тий. Тий тэгэхээр чин Кали йога дотор чи алтан эрен холбогдох шижин байж тэгин шүү дээ. Нөгөө одоо үр хөврөл гэх чинь тий. Тэгэхээр алтан эрен гэдэг чинь Сатья йогагийн үр хөврөл. Тэгэхээр энэ алтан эрен гэдэг чинь Кали йога дотор ингээд бий болдог. Тэгээд одоо бол алтан эрен эхэлсэн явж байгаа гэж байгаа.
Тий. Тэгэхээр энэ алтан ерөн эхлэнэ гэдэг чи юу гэхээр ведийн одоо энэ мэдлгүүд бол маш хүчтэйгээр ингэж одоо дахиж ингэж гарч ирж байгаа, сэргэж байгаа байхгүй тий. Тэгэхээр чи маш их айхтар тийм сонин контраст болж эхэлж байгаа биз. Кали йогагийн бүр одоо нөгөө шашин ном муудсан нэг юм дотор тийм юм гарч ирж байгаа. Тий. Тэр утгаараа кали йога мэн йога. Тий. Кали йога мэн өөрөө төгсгөлийн шатанд орсон гэсэн үг үү? Болохгүй. Юу ном бичснээр бол 5000 жил болж байгаа гэж байна. Ердөө тий. Кали ерэн эхлэхэд л Кришна бурхан бууж ирж энэ юга номоо өгсөн. 432 мянган жил үргэлжлэнэ гэж байгаа. Тий. Тэгэхээр 432 мянган жил гэдэг нь гэхдээ тэр алтан эрнийх нь долбаа эхэлсэн байгаа юу? Тий, эхэлсэн байгаа. Тий. Бас 5000 жил явж байгаа гэж байна. Тэгэхээр ерөөс кали ерэн эхлэхэд л тэгж эхэлсэн гэсэн утга яваад байгаа юм л да. Тэгэхээр магадгүй энэ тэгээ хэд дахин давтагдаад явдаг ч гэж магадгүй шүү дээ. Бид нар мэдгүй те ямар ч 100000 жил гэж байдаг юм билээ. Тий. Тэгээд тэрнээс хойшхан дахиад нэг үе гараад ирэхэд дахиад 100000 жил гэл яриад эхлэх юм уу. Үүндээ тэрэнд бол үнэхээр хүний толгой одоо юм бүр хүрхийн нөхцөлгүй нас ч хүрэхгүй юм ч одоо манус нь бол тэгэл яг ном дээр юу ч үтснээр л ингээл харахаас өөр ямар ч аргагүй л. Тэр 432 мянган жил гэдэг ч гэсэн айгүй харьцангуй тоохгүй. Тэрийг бол одоо мэдхгүй. Үнэхээр айгүй хэцүү шүү дээ. Хүний амьдралаар одоо тооцоход 432 гэж багцаалтсан. Тий. Гэтэл бид нар өөр хэмжээс мэддэг болоод өөр хэмжээст орох юм бол магадгүй тэрний бүр жоохон ч болох юм уу нэгэн бол бүр их ч болох юм мэдгүй шүү дээ. За ерөнхийдөө за нэг тийм төгс судлаач бас хүртэл танилцаадахлаа. Манай үзэгчид. За баярлалаа. Ер нь нэвтрүүлгийн төгсгөл магтж байна да. Нэвтрүүлгийн төгсгөлд ингээд оюун билгээс үзэгчдэд хандаад хэлэх тийм санаж бодсон юу байвал гэд үлдсэн нохорног өөрчлөлтөй. За одоо тэгэхээр ч юу одоо яг тэ би бол миний одоо ерөөсөө боддог бодол одоо хийдэг юм маань бол ерөөсөө энэ содроо орчуулдаг. Тэгэл одоо энэ юмыг хүмүүс үзээсэй уншаасаа л гэж л боддог. Тэгээ монголчууд бол ялангуяа Чайтанья Чаритамрита гэж энэ бас Бхагавад Гитагийн одоо бас арай өөр дүрээр тайлбарласан тийм содроо. Энийг бол би монголчууд бүр яг унших ёстой содроо гэж үздэг. Барууны ихний хувьд бол энэ содрол одоо докторскийн ажил гэж үнэлэгддэг тийм содроо. Тэгэхээр энийг бол би энд орчуул тавьж байгаа. Энийг уншаасаа л гэж бодож байна. Тийм. Тэгээд одоо яг энэ хамгийн их юм байна. Чайтанья Чаритамрита гэдэг энэ содроо. Энийг л уншаасаа л гэж бодож байна. Зөв. За одоо ингээд ер нь үстэй танай энэ сэтгүүлийг хүн уншиж байгаа юм байл та. Юунд одоо тэгэхээр бас реклам хийсэн болж шүү дээ. Зүгээр. Энэ бэлэг оюуны чиглэлийн рекламыг бол би чөлөөтэй хийлгэн. Өөр реклам бол энэ нэвтрүүлгээр уусаа явдаггүй. Тэгээ материалын сонирхлын реклам явдаггүй. Тэгэхээр энэ зүгээр хамаагүй. Тийм тэгэх гэж чинь энэ өөрөө ч өөрсөн. Энэ дээд тухайн гэдгийг чинь дээд тухайн гэдэг юу юм бэ гэдэг талаар энэ сэтгүүлийг авч манай үзэгчид уншаасаа гэж 16-17-оор хүргэж байгаа. Хаяга хэлээл хүргээд өгчнө гэртэн. Зөв. Тийм. Энэ психотроникийн хүрээлэнгийнхэн тийм бас үйлчилгээ үзүүлж байгаа. Зөв. Тэгээ таана хандах энэ төр гэдгийг одоо үзэгчид энэ доод гарч байгаа утснаас мэдээд ингээ харилцан холбоо тогтоогоод яачих болно. Энэ сэтгүүлээ одоо ингээ хамгийн олон хүмүүстэй хүргье гэж ихний удаадаа ингээд явж байгаа юм тийм ээ. Тэгээ ер нь ингээд олон ном цагаан орчуулад ингээд зөв тийм орчуулгатай номнууд ингээд хурдан түрүү гараасаа гэж бас хүсэж байна. За баярлалаа. Энэ содорт бол хүн их сериус нь л хандах хэрэгтэй байна. Тийм учраас л энийг бичхээс өөрөөр бол ярих бол үнэхээр хүнд. За баярлалаа. За үзэгчтэй өнөөдөр бяцлагч нэвтрүүлгийг энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн бяцлагч нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай.